Дэлхийн циркийн өдөр Монгол Улсын циркийн сургуулийн 85 жилийн ойг тохиолдуулан нийцлийн цэцэг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивэл доор Улаанбаатар хотын циркийн өдрүүдийг зохион байгуулж байна. Сүхбаатарын талбайн өмнөх хэсэгт байрлах асарт өдөр бүрийн 11, 15, 18 цагуудад циркийн уран бүтээлчдийн шилдэг сонирхолтой үзүүлбэрүүдийг үн төлбөрөг үзэх боломжтой. Асарт 1200 хүний суудлаа байрлуулсан байна. Монгол циркийн 12 хамтлагийн 230 орчим уран бүтээлчид оролцож байна. Жил болгоны 4-р сард дэлхийн циркийн өдөр тохиолдод мөн одоо яг энэ өдрүүдэд Монгол улсад циркийн сургууль үүсгэн байгуулагдсны 85 жилийн ой тохиож байна. За энэ өдрүүдийг тохиолдуулаад нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивэл дор нийслэлийнхаа иргэдэд, нийслэлийнхаа хүүхэд багчуудад энэ циркийн урлагийг, циркийн одоо энэ гайхамшигыг үзүүлэх, мэдрүүлэх ийм 7 хоногийн ийм одоо арга хэмжээг зохион байгуулж байна. Тэгээ энэ арга хэмжээний нээлт бас сайхан болж байна. Бид бол хүүхдийг урлагаар, спортоор дамжуулж хөгжүүлэх ёстой, хүмүүжүүлэх ёстой. Үүний нэг илэрлэл нь бол одоо энэ циркийн урлагийг бүх хүүхдүүдэд ямар нэгэн байдлаар цензур шалгуулгүйгээр хүүхдүүдэд үзүүлэхийг хамруулахыг зорж байгаа. Энэ утгаараа 7 хоногийн турш энэ арга хэмжээг зохион байгуулж байна. Монте Карло, Ухаан, Очио, Дюмон зэрэг олон улсын тэмцээний Гран-при алт мөнгө хүрэл цомуудын эзэн Монголын циркийн уран бүтээлчид 7 хоногийн турш тоглолт хийнэ. Жишээ нь өнөөдөр нээлтийн тоглолтод дэвсэр наадагч, уран нугаралт хөгжөөн байсагч айлаалагч нар дугуйтай жонглоор, сургуультай морд, тэмээ зэрэг циркчдийн сонирхолтой үзүүлбэрүүдээр нээлттэй хийсэн юм а. Монгол улсын гавь жүжигчин Норов цэрэг агшин үүсгэн байгуулсан Нордын гайхамшиг номер өдийн хугацаанд дэлхийн бүх хураа газар дахиад ирсэн. Дараа Монгол улсынхаа нийслэл Улаанбаатар хотод шавнартайгаа мордогоо тоглолтод оролцож байгаадаа хэмжээгүй баяртай байна. За энэ удаагийн тоглолтод бол дэлхийн циркийн том тэмцээнүүдэд төрүүлсэн, дэд байр эзэлсэн дэлхийн том 7-8 амжилтуудыг одоо эзэмшдэг төрөл жанрууд оролцож байгаагаар хамгийн онцлог. Тэгээд Монгол улсын нийслэлдээ анх удаа циркчид одоо хоромжуулж байна. Тэгээд үүнээс хойш одоо Монгол улс маань одоо өргөжинд хэлж байна, өнөр олуулаа болж байна. Хуучин эртний одоо цирк маань багтж байна яг үнэндээ. Тийм учраас бидний хүсэл бол Монгол улсын циркийг барих сайхан талбай гаргаж өгөөч. Тийм бол циркчид бид бүгдөө нийлээд Монгол улсын үндэсний шин цагийн цирктэй болох ийм одоо аян ихүүлж байгаа. Монголын цирк 1934 онд үүсгэн байгуулагдсан. 130 хооронд Монголын циркийн жүжигчид аялан тоглож циркийн сургууль байгуулагдсанаас хойш 180 гаруй уран бүтээлчид төгсөж дэлхийд даяар алдар нэр хүртжээ. 4-14 насны уран бүтээлчдийг бэлтгэдэг циркийн сургуулиас Монгол циркийн амжилтын үндэс тавигдсан. Дэлхийд байдаг циркийн урлагийн 5 төрлөөр сургалт явуулж ирсэн. Залуу уран бүтээлчид сургуулиан төгсөхдөө циркийн тоглолт номертой сургуулиан төгсдөг байна. Монголын цирк 1970-аас 1990 он хүртэл чансаагаар дэлхийн давцанд эхний тавд орж байсан юм а.